Нааны минь сэрхэмсэндээ дэлгэрсэн тал хангаа дүүрэн багшрын бичгээ таван шүү матын ашиг шимбэлсэн амт цагаан сүгэ наана манжин хэтэ цаана чимэн хэтэ зацаг бүрэн 8 дахилтэй намгар халбнэрэн тавьж өгөө намайг өрөөж илгэсэн бизээ. Дээрээс мөхөд мандах алтан нарны туяан дор дэлхий дахин алдар тай агуу дээдсийн үлгий болсон алтай хангай уусынхаа зүүхэн биеэр нутаг тай амьдрал тэмцлийн үлгий болсон Сэцэн хангай аймгийн Үйзүү мангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матус сумын хар адны цэлгэр дэмжидээр мандмал цэнхэр Матад хан уулынхаа өвөрлөөр энэхүү сайхан өргөөнд нь зочид гэж цугласан зоргол цагаан өргөөнд нь зориулсан зүйлээс нь хэлбэл өтгөрч яваа шуг ирсэн өндөр моднуудын дундаас өөрийн сэтгэл таасныг нь дастаж хөрөөдөж аваа тал сүгээр хаслаа дараа мөрөө нөрөөлөж ашиглах хэрэглэхэд бэлдээд энэхүү сайхан өргөөг нь бүтээн байгуулсан юм байна. Ирсэн олон зочид нь ээжийн тал, аавын тал, нагад зах гээд энэхүү сайхан өргөөнд нь хурамжуулсан олноос онцгой түмнээс төгөлдөр ололт амжилт ихтэй цэнгээгийн залгамж угсаа бадран дэлгэд бадрангуй түүний үржил оюун дээр охины ивэлчтэй үнийг нь этлэн гарч эрхэм болон түмэндээ уртчилсан гэж ганцхан хайж гавшаа цагаан хонгоргийг бэлдээд алтан хайчны амныг нээж амь насыг нь даатгаж мөнгөн хайчны амныг нээж мөх насыг нь даатгаж ган хошуутай алтан мөрөлтэй хайчаа гар нутр бүхийдээ дамжуулан үргэж гарсан төрсөн насыг нь уртсаж өгөөд баруун талын шанаанаас нь авчургээ ихэд бадамлын хаа цэцэг дэлгэрч байгаа мэт зүүн талын шанаанаас нь авчургээ ихэд зүүн үрийн эрдэм засарч байгаа мэт дорой дээрээс нь авчургээ ихэд ой бэлгэн хурцлдэж оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт ар шилэн дээрээс нь авчургээ ихэд агуу хүчин тоглолтор болж байгаа мэт эрхэм хайртай охиных нь эрдэм бэлгийг нь ярихад номонд мэргэн нойрон цэргийг үйлэн дуран үгэн цэцэн дайнд баатар далайн ядас жилгээрээ хинг сайхан жаргаж төрлөөрөө өвшин сайхан оршиж төв их нутгийнхаа дамд үрээ танихгүй өнөр баян үрээгээ танихгүй хурдтай баян суух заяа сурах эрдэм баярлах наадам багтай жаргал тай хэгүүрд номын эсор дайраад ирэхэд далаа шиг дууран буцаад ирэхэд булаг шиг арван ганган мөрөн далаа ёроолоосон ундарч галуурайсан мод шиг үзүүрээс нь зэцгэлж байхын өцөй дэмбэртэй сайхан өрөөдийг өргөн дэвшүүлэхийг сэцүү ертөнцийн наваад наран дивэгдэж 9 үеэрээ жаргаж явахдаг бай. Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ Бэлгийн улирлын тооллын алдарт 17 дугаар жарны хилэн тэхэмэх модон могоо жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны бэлэгтэн сайн өдөр буюу аргын тооллын 2025 оны 5 сарын 29-ний бэлэгтэн сайн өдөр Сэцэн хан аймгийн Үйзүү мангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матус сумын Баян хангаа багийн нутагт мандмал цэнхэр Матад хан уулынхаа өвөр хар адныхаа баруун хонхон дэнжидээр он удаан жил нутагшсан нутгийнхаа ард түмэнд ажил хичээнгүү тууштайгаар хүндлэгдсэн Энхбаатар агсны баг хүү Баяр цэнгэлийн оюун дээр ахны сэвлэг үргээ хэслэл зориулсан хурдан шүдлэн насны мордын уралдаан гарааныхаа зурхаараа туугдж байгаа нэ. Хурдан шүдлэнгийн уралдаанд газараас хурдан шандас 21 шүдлэн бүртгүүлээд энхүү гарааны зурхаараа туугдж байна. Зуны тэргүүн сарын шинийн 3-ны бэлэгтэн сайн өдөр Дорнод аймгийн Матус сумд 2 шүдлэн насны мордын уралдаан зохион байгуулагдаад сумын төвдөр шүдлэнгүүд одоо уралдаад 11 шүдлэн уралдаад одоо дууссан байгаа. Түүний нэг нь одоо Дорнод аймгийн Матус сумын Баян хангаа багийн харьяат Энхбаатар агсны хүү Баяр цэнгэлийн оюун дээр ахны сэвлэг үргээ хэслэл зориулсан хурдан шүдлэнгүүд гарааныхаа зурхаараа туугдж байна. Хул цээж өвчин нэмнэтэй Дорнод аймгийн Матус сумын аймгийн алдарт байж Буян дэлгэрийн хүү сумын алдарт бай зол эрдний хээр үрээ тэр одоо ам татаатайгаа байгаа байна. Энд дэлгэснэ харагж байгаа 6 дугаар агийн яриад Чингүн жовын халтар үрээ байна. Тэр хамгийн сүүлд яваад байгаа зайтуу хөгүүд унсан хүрэн хаалт зүгээрээ Дорнод аймгийн Матус сумын Баян хангаа багийн яриад Буян жаргалын эрдэн зогтын хүрүү үрээ тэр хул хувцастай хөгтийн цаана байгаа байна. Амын татаад байгаа хүрүү үрээ бол Дорнод аймгийн Матус сумын Түмэн ам багийн яриад Баатар уугны хүрүү үрээ өөрөө унсан байгаа байна. Энэ хамгийн бороо талд нь шар хувцастай хөвгөдтэй сайхан хүрүү үрээ байгаа байна. Сумын алдарт байж борын мөнгөсгөө уяа сойлгын тааруулж байгаа сумын засаг дараагсан Дүнчүүрийн Баттуулгын хүрүү үрээ байна. За даагандаа одоо нэг уралдсан байгаа. Энэ өдөр анхных нь уяа баха. За тэр одоо цаана зайдуу үгэд унсан хол
цээж хүчин нэмнэтэй сайхан хүрэн үрээ байна. Дорн тамгийн Матан сумын аймгийн алдарт уяаж Дашнымын инхтрийнхөө сумын алдарт уяаж Саран хүүгийн хүрэн үрээ байгаа байна. Бас л одоо битүү үрээ Хөвсгөл аймгийн Тариалан сумд одоо үржүүлэг хийгдсэн Дорн тамгийн Матан сумын аймгийн алдарт уяаж Дашнымын инхтэр дээр одоо уягдж байгаа анхных нь уяа байна. Тэр улаан цээж хүчин нэмнэтэй тэр дунд тал тавгчлаад байгаа хар густай хөхөдтэй бор үрээ сумын алдарт уяаж борын мөнгөсгүй уяас соёлгын тааруулж байгаа дөрөвдүгээрийн харьяад Тунгалгийн амар хүүгийн бор үрээ байгаа байна. За бор үрээ өнөөдрийн ер нь одоо энэ өнөө өвөл их л одоо сайхан байгаа гэж дуулсан. Өнөөдрийн баяр цэнгэлд наадамд аштайхан мордсон байгаа. Тэр одоо хүүхэд нь босоод байгаа ногоон цээж хүчин нэмнэтэй сайхан хүрэн үрээ байна. Дорн тамгийн Матан сумын Төмөн хаан багийн харьяат бэлэгтийн хүрэн үрээ байна. За урдталт нь одоо 4-5 үрээ байгаа байна. За 21 шүтлэн уралдаж байна гэдэг одоо зуны ихэнх сард манай уяачид маань сайхан ногоотой залгачихсан болохоор мордон тарган байгаа учраас за уралдаан наадмуудыг бол өнчихгүй сайхан өвлжөнгөө тэжээсэн мордоо тавиад байгаа. Яа хурдан шүтлэнгүүд гарааныхаа ногоон төхөөрөмжнийхээ ард эгэнсэн байгаа. За 20 жилөө эрхэм хөндөд үзэгчдээ эрхэм хөндөд наадамчдаа Дорнод аймгийн Матан сумын Баян хангаа багийн харьяат баяр зэнгэлийн оюун дарахны сэвлэг үргээ хөслөл зориулсан хурдан шүтлэнгүүд гарааныхаа ногоон төхөөрөмжийн ард нэгэн зэрэг сайхан иргсэ. Дорнод аймгийн Матан сумын 4-р харьяат Тунгалгийн амар хүүгийн бор үрээ хоширч байгаа харагдж байна. Түүний ардлалд нь Дорнод аймгийн Матан сумын Төмөн хаан багийн харьяат Бадар ууганы хүрэн үрээ хамгийн буруу талд нь хул говьстой хөгөдтэй надад аман гүзүүн дээр байгаа байна. Дорнод аймгийн Матан сумын Баян хангаа багийн харьяат анх чулууны хонгор үрээ хамгийн зөв талд нь айргийн 3 дээр байгаа бол ногоон говьстой хөгөдтэй ногоон цээж хүчин нэмнэтэй сайхан хүрэн үрээ гараад ирсэн байгаа байна. За тэр дундуур одоо шургаад аман үзүүн дээр одоо нэвтгэн туулаад гараад ирлээ да. Айргийн 5 дээр яваа бор өрөө Дорн тамгийн Матан сумын Баян хангаа багийн харьяат энх холдын ган хүрлийн бор үрээ байна. За ингээд хурдан шүтлэнгийн уралдаан гарааныхаа төхөөрөмжн дээрээс эргээд 500 м хэрэтэ явхад арын 13 дөрвөн үрээ бөөндөх юм байна. За хамгийн наадалд нь зөв талд нь аймгийн алдарт уяаж Амблын бод агсны ачхүү Мөнгөн сарангийн хүрэн үрээ энэ хамгийн наадалд нь одоо 7-8-ын бууран дээр яваа байна. Хамгийн цаадалд нь улаан цээж хүчин өнөтэй сайхан саарл үрээ байгаа байна. Ган тулгын саарл үрээ байна. Түүний ардалд нь ногоон цээж хүчин өнөтэй сайхан хүрэн үрээ гараад ирсэн. За саарл үрээний ард дээр сумын алдарт уяаж Эрдэнэтийн амар тайвны уяа соёлгын тааруулсан уран цэцгийн мөрөн сүхий хүрэн үрээ 5-6-гийн бууран дээр байгаа байна. За хуул цээж хүчин өнөтэй сайхан том хээр үрээ гараад ирсэн. Дорн тамгийн Матан сумын аймгийн алдарт уяаж буян дэлгэрийн золордны хээр үрээ айргийн 3-4 дээр гараад ирсэн. Дэлгэснэ харагдж байгаа наран цэцгийн Чингүн жавын хээр үрээ задгаа дэлтэй хээр үрээ нэг 5-6-гийн бууран дээр байгаа бол түүний урдал дээр нь улаан цээж хүчин өнөтэй хүрэн үрээ Дорн тамгийн Матан сумын засаг дараагасан Дүнчүүрийн Батталгын хүрэн үрээ 7-8-ын бууран дээр байна. Сумын алдарт уяаж борын мөнгөс өгөх уяа соёлгын тааруулсан өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны 7-8 дээр за өнгөний 2 үрээ бол ер нь цуурайхан гараад ирсэн юм байна. За хамгийн зөв буруу талд нь Дорн тамгийн Матан сумын алдарт уяаж Батэрдний гэрэл цулмгийн уяа соёлгын тааруулсан Батбаатарын хээр үрээ хамгийн зөв талд нь аман үзүүн дээр байгаа бол айргийн 3 дээр нь хээр үрээ гараад ирсэн байна. Аймгийн алдарт уяаж Мичүүрэнгийн анх 2-ын уяа соёлгын тааруулсан Ган чөдрийн хээр үрээ айргийн 3 дээр байна. За айргийн 4 дээр нь хулган цээж хүчин нэмнэтэй шар устай хөхөд унсан хүрэн үрээ Дүнчүүрийн Баттуулгын хүрэн үрээ байна. Түүний цаадалд нь мөн одоо сумын алдарт уяаж Зол эрдний хээр үрээ гэсэн 5 үрээ үндсэндээ өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд гараа зулрлаа. Арийнхаа өмөрднөөс нэг үүдэн хомрын зайтай гараа салсан бол 6 дээр Дорн тамгийн Матан сумын 6-р харьяат наран цэцгийн жингүүний халдвар задгаа дэлтэй халдвар үрээ 6 дээр 7 дээр сумын алдарт уяаж Энхтрийн сарангүүгийн хүрэн үрээ 8 дээр Мөнгөн сарангийн хүрэн үрээ 9 дээр сумын алдарт уяаж Эрдэнэтийн амар тавингийн уяа соёлгын тааруулсан аймгийн алдарт уяаж Сэрдамбийн Наранбаатарын унган адуу уран цэцгийн мөрөн сүхийн хээр үрээ ширэг хүнэлтэд орж ирээд тархины хэдэг үрээтэйгээ нийлсэн бол 7-8-ын бууран дээр энх холдын ган хүрлийн хүрэн үрээ түүний цаадалд нь сайхан хээр үрээ гараад ирсэн Батэрдний гэрэл цулмгийн хээр үрээ за энэ 9-11-ийн бууран дээр сайхан жижигхэн хүүхэд Монгол эмээлтэй жижиг хүүхэд унсан саарл үрээ гараад ирсэн байна да. Дорнод аймгийн Матан сумын 6-р харьяат Хүрлбаатарын ган тулгын одоо саарл өрөө байна. Олоо зад хэмээн алдарсан Хүрлбаатарын ган тулгын саарл өрөө өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны 11-2-ын бууран дээр одоо хийн дээр яваад байгаа байна. За арийнхаа өрөөнүүдээс нэг 200 м хэрэтэ салжчихсан арийнхаа өрөөнд одоо суух боломжгүй байна. За хурдан шүтлэнгийн уралдаан гарааныхаа төхөөрөмжн дээрээс эргээд үндсэндээ нэг одоо 3 км 500 хэрэтэ явж байна. Тэг 95 номертой марцсан Төмөн хаан багийн харьяат Бадар ууганы хүрэн өрөө байна. За одоо өөрөө уйж байгаа.
За ёстой нэг уянчиг унчиг гэдэг шиг өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд гарцууларсаар байгаа төлөн саарад одоо жоохон арагшилсан байгаа байна. За түүний урдталд Орон таймгийн Матус сумын Баян хангаа багийн харьяат энх болтын ган хүрлийн бор үрээ тархилж уралдаадаас хөлн саарад одоо жоохон арагшилсан байна. Гэхдээ болоогүй унаач нь хашир одоо дараатайгаа байна. Мөнгөн сарын хүрээ өрөө одоо энх болтын ган хүрлийн хүрээ өрөөний урталд байна. За энэ дэлгэснэ харагдж байгаа уран цэцгийн мөрөн сүхий галтар өрөө байна. Сумын алдарт байж Эрдэнэтийн амар 50 уяа солигын тааруулсан хурдан шүтлэнгийн уралдааны 6-7 дээр байна. Задгаа дэлтэй халтар үрээ Дорнот аймгийн Матус сумын 6 дугаар өгийн харьяат наран цэцгийн жингүүний халтар үрээ 7 дээр байна. За энэ холбоотойгоо хийн дээр яваад байгаа холбоотойгоо 2 үрээ дүүрэн 40 милтэй тарлаад байна. За энэ хамгийн буруу талд нь улаан цээж хүчний өмнөтэй хүүхдэн дашуур өгөөд байгаа хээр үрээд Орон таймгийн Матус сумын алдарт байж Батэрдийн хүү Гэрэл Цолонмингийн халтар үрээ байна. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын яриа Дамдын сүрэнгийн аюулгүйгийн одоо унган адуу хээр үрээ өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны одоо ширүүхэн өлтөө нэлээд дороос гарч ирсэн тархины хэд өрөөнд дээр одоо маш одоо түргэн хүн өлтөө орж ирээ нийлсэн бол одоо 5 дээр хүрүү өрөө цагуун цаашид аялаад байгаа наа аймгийн алдарт яаж дааш нэмийн инхтэрхүү саран хүүгийн хүрүү өрөө 5 дээр 4 дээр аймгийн алдарт яаж мичүүрэнгийн анх хоёрын уяа солигын тааруулсан хишиг догтхын ганж өдрийн одоо хээр үрээ айргийн 4 дээр байгаа байна. За тархины 3 өрөө бол өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд одоо шимтгийхээ уралдаан гаргахандаа Дорнот аймгийн Матус сумын аймгийн алдарт байж Буян дэлгэрийн одоо унган хонгоргууны гүнээс төрсөн аймгийн Сүхбаатар аймгийн Асгал сумын аймгийн алдарт байж Энкотын одоо 75 та хазарганы тул 37.5 та хээр үрээ өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааныг хөдөлж эхэллээ. За аман үзүүн дээр нь аймгийн алдарт байж сумын алдарт байж борын мөксөхөө уяа солигын тааруулсан Тунгалгийн амар хүүгийн бор халз үрээ байна. За энэ хурдан бор халз үрээний одоо Тунгалгийн амар хүүгийн бор үрээний одоо эцэг нь 4-р харьяат одлогийн бор гэж одоо бодлогийн бор азарганы төл ихэн сумын алдарт юу жумна инхолти одоо унган халтаргүй хоёрын дундаас энэ хөө бор үрээ одоо төрсөн байгаа. За хурдан хээр өрөө бол өнөөдрийн наадам тун хурдан байгаа байна. За халтар үрээг одоо нэг авч үлдээд эргээд одоо унаа чинь явуулах байгаа. За хурдан шүтлэнгийн уралдаанд тархины 2 өрөө бол өнөөдрийн наадамд одоо тун хурдан байгаа байна. Дорнот аймгийн Матус сумын аймгийн алдарт яаж Дамблийн бод агсны хурдан буурал азарганы төл Дорнот аймгийн Матус сумын Түмэн хаан багийн яриад Баяг агсны одоо унган гүнээс гарсан бор үрээ өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны айргийн 3 дугаар байна. Сумын алдарт байж одоо Батэрдийн хүү Гэрэл Цолмон уяа солигын тааруулсан за мөн одоо Батэрдийн Гэрэл Цолмонгийн хээр үрээ одоо айргийн 4 дээр гараад ирсэн байна. За өнөөдрийн наадамд тун хурдан байгаа юм байна. Хээр үрээ саяхан зохион байгуулагдсан Баян үлзий улаанд эхлэх баяр наадамд нэг 7-8-аар орчих шиг болсон доо. За саран хүүгийн эгтөр саран хүүгийн хүрүү үрээ өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд 5 дээр байна. За 6 дээр хүрүү үрээ сумын алдарт байж борын мөксөхөө уяа солигын тааруулж байгаа. За их Монгол гэж унч хурдлуулсан хурдан хүрүү өрөө өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны 6 дээр тархины өрөө бол одоо тун хурдан байгаа юм байна. Арийнхаа өрөөнөөдөөс одоо 100 м хэрэтээс алдсан байгаа юм байна. За ингээд одоо үндсэндээ барианы газар эндээс нэг за километр хэрэтээ үлдсэн байгаа. Инх төрийн саран хүүгийн хүрүү өрөө одоо тархинд их уралдсан бас л одоо яг хийн дээр яваад байгаа байна. За аймгийн алдарт байж мичүүрэнгийн анх хоёрын уяа солигын тааруулсан хишиг догтхын ганж өдрийн хээр үрээ Батэрдийн Гэрэл Цолмонгийн хээр үрээ Дамдын сүрэнгийн аюулгүйн одоо унган адуу за тархины 3 үрээ арийнхаа өрөөнүүдээс одоо тун одоо хол солцсон юм байна. За 3 дээр яваа хээр үрээ Батэрдийн Гэрэл Цолмонгийн хээр үрээ саяхан зохион байгуулагдсан Баян үлзий улаанд эхлэх баяр наадамд одоо 6 турдалсан 2 дахь давхар уягаараа энэ өдрийн хурдан шүтлэнгийн уралдаанаар айргийн 3 дээр байна. За энэ өдрийн баяр цэнгэл наадмыг одоо юунд итгэж байлсан Дорнот аймгийн Матус сумын Баян хангаа багийн харьяат Энхбаатар агсны баг хүү баяр цэнгэлийн оюун дээр эхний сэвлэг үргийг хөслөл зориулсан хурдан шүтлэнгийн уралдааныг аймгийн алдарт байж Буян дэлгэрийн хүү зол эрдний хээр үрээ одоо нэвтгэн туулаад одоо бүтэн биеэрээ илүү гарч хөдөлсөн бол аман хүзүүн дээр нь Тунгалгийн од хүүгийн бор өрөө байна. За энэ бор өрөө дааганда өгөөмрөө Баян хангаа багийн нутаг сүндэрлэх өгөөмрөө овооны баяр наадамд одоо айргийн 5 турдалсан энэ өдөр анхных нь уяа байна. За өвөл их л одоо дээгүрхэн өнгөнд байгаа гэсэн өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаан дээр өнгөн дээр байна. Цааталт нь хээр үрээ. За энэ хээр үрээ бол одоо анхных нь одоо уралдаан байгаа. За ерөөсөө нэг 3 тар хийгээл одоо энэ өдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд одоо мордуулсан гэсэн. За 2 хүүхдүүд одоо зам яг энэ салдаг дээр одоо нааш цаасаа татлаад байна. За ингээд хурдан шүтлэнгийн уралдаан Тунгалгийн амар хүүгийн бор үрээ төрүүлж аман үзүүнд нь сумын алдарт бай зол эрдний хээр үрээ айргийн 3 Батэрдний Гэрэл Цолмонгийн уйсан Батбаатарын хээр үрээ айргийн 4-т мөн одоо Батэрдний Гэрэл Цолмонгийн хээр үрээ орлоо. Айргийн 5 хишиг догтхын ганж өдрийн хээр үрээ. За 6 7-гийн өрөө 8 дээр
энх болтын ган хүрлий бор үрээ 9 дээр одоо цаатлаар нь мөнгөн сарангийн хүр үрээ наадталт нь одоо хээр үрээ орчих шиг боллоо. За 11 2-ын үрээг одоо та бүхэндээ манай зураглаачийн дунд харуулж байна. 11 дээр одоо буруу талд нь байгаа Бат хоёрын Батчуулууны хүрээ өрөө байна. Түүний цааталт нь биелэгтийн хүрээ өрөө орчих шиг боллоо. За ингээд 13 дээр Арсланбаатарын Бачаргалын бор үрээ хурдлалаа. Дорнтангийн матсан яриад. За дөрөж тунгуди ямар хүн байна боёо. Манай энэ бор аль зүрэ. Миний ах тунгуди одоо ер одлын бор гэж нэрээ оператор гэж. Тэгнэ. Манай буюу өндрөө яаж баргаад яриад сумын алдарт байж. Жонаа шарав манай жонаа кордох юм аа өнөө харгүй юм байна. За урд өмнө одоо ямар амжилт үзүүлж вэ? Энэ өдлөн ямар ороохон нэг гал. Энэ гал. Баярнатын зохион байгуулалт сайхан байна. Тэгээ үрийг маань үйтсэж гисэн дээр сумын алдарт байж борын мөсөхтэй байлаа. Сумын алдарт байж вентилийн задарт нийтэх өнөөдөр үрээ маань сайхан болчихсон. Дүүгээ сэлбэрнээр ам үзүүлээ. За хээр үрээний одон мөчний талаар үзэгч болондоо тайлбарлая. Одон мөксөл энэ манай өөрийн унгангуу аав унгангуу ухаагүйнээс хэрсэн өдрөмгийн асах цумын аймгийн алдарт байж их батгдаг үний хар газар 75 хар газар гэдэг юм уу аа. Тэр бид өөрөө сайн нэг 2 3 ажил хардаалаа өнөөдөр ихнийхээ наадад оруулж чинь да тэгээд сайн юм байна ам үзүүлээ сайхан байна. Түүгийнхаа төлөвлөгөөтэй гэр бүлд нэрүүлэх сайхан бүхнийг хүсэж өрөө дөө. За Дорнтангийн матсан Батртны гэрч юм гэж. Гурав дурлаа. За хээр үрээнүүдийнхээ одон мөчнийг энэ шаттай хээр үрээнийх нь одон одонгууд бүгдээс баяр гэдэг хүний намаа. Эцэг манай. Бодрэж. аймгийн алдарт байж Дамжиг бод таацсан. Тэр нэг. Энэ гатар үрэн одонгууд Батрын баянхээс юм яриад дамжин сүрэнгийн аяг гэдэг манай. за Таа байна. Сая баяр яванд урьдчаа 6 эксэр орчихсон. Дамжин өгсөн амга 2 дугаар. за хээр үрээний удам мөч. Энэ манай хөргөх чирэнд авах атаад өвөн атаад хаалаас авчихсан. За урд өмнө одоо ямар амжилт үзүүлээ? Энэ битүү өрөө апнес нь оруулдаг. За баяр наадмын та нийслэл бишүүлдэг үү? Тэгээд нийт бажихаар ард сайхан надад. Баяр цэнтэн оюундарийн сэрдэг үргээ гэсэн харуулсан хурдан шүтлсэн Бадраа сууг асгаад байна шүү. Дөрөв дугааргийн харьяат хомдгийн амар түүгийн бор аман хөдөө баян хангавагийн харьяат зодотны хээр айлын гуру баян хангавагийн харьяат батасны хээр айлын гуру баян хангавагийн харьяат хэрэг цодмгийн хээр айлын тав баян хангавагийн харьяат хамчудны хээр энэсэн бүдгүүдийг нэргэх сурхаад үргээ гарааны докторнгаас эргүүлэхэд гандрын туурайгаар газрын гүрсийн баярын